Ховд их сургууль энэ хичээлийн жилд 3000 орчим оюутан суралцагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Энэ хичээлийн жилд тус сургуульд Орос, Хятад, Япон, Швейцар, Солонгос гэсэн 5 орноос 13 зочин багш ирж ажилласан бол Хятад Турк улсаас бакалавр, магистрийн түвшин суралцахаар мөн 13 оюутан ирж суралцжээ. Ингэснээр тус сургуулийн гадаад харилцаа хөгжих, тухайн орны соёлоос суралцах, сургалтын арга барил, заах аргын туршлага, солилцох зэрэг үр дүнгууд гарсан гэдгийг тэнхимийн багш нар нь онцлож байлаа. Тэгвэл гадаадын орноос ирж зочин багшаар ажиллаж байгаа багш нар хийгээд гадаад оюутнуудын зуны амралт эхлэж байгаатай холбогдуулан Ховд их сургуулийн захиргаанаас гадаад багш оюутнуудыг хүлээн авч уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо. За тэгэхээр энэ хичээлийн жилд манай сургуулийн хэмжээнд нийт 5 орныг төлөвлөсөн 13 гадаад багш ажилласан. Тэгэхээр бид нар эдгээр багш нартайгаа уулзаж одоо талархал илэрхийлэхийн зэрэгцээгээр мөн бас энэ хичээлийн жилд ажилласан одоо тэдний ахуй амьдрал, ажил хөдөлмөртэй холбоотой санал хүсэлтийг нь сонсох мөн дараагийн жилүүдэд одоо гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр ажиллах мөн гадаад багш оюутнуудтай одоо хамтран ажиллахад одоо үүсэж болох эрсдлээс одоо сэргийлэх тэгээд нөхцөл байдлыг сонсохын тулд энэ уулзалтыг зохион байгуулж байгаа. Энэ уулзалт бол одоо анх удаа болж байгаа ийм уулзалт байгаа юм а. Нэмэгдээд ирэх хичээлийн жилд бол манайх нэг ойрол цагаар бол 7-8 улсыг төлөвлөсөн 20-оос доошгүй гадаад багштай ажиллах төлөвлөгөө гаргаад ерөнхийдөө анхан шатныхаа өргөдөл хүсэлтүүдээ гаргаад ирэх хичээлийн жилд бол нэлээд олон хүн бол ирнэ гэдэгт бол бид итгэлтэй ажиллаж байна. Ховд их сургуулийн удирдлагын зүгээс гадаад багш оюутнуудад хандаж хэлэхдээ манай сургуулийг сонгон ирж Монгол оюутнуудад хичээл зааж туршлагаа нэвтрүүлсэнд баярлаж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж ирэх хичээлийн жил та бүхнийг дахин манай сургуульд ирж ажиллана гэдэгт найдаж байна хэмээлээ. Мөн та бүхэн тулгамдж байгаа бэрхшээлтэй асуудал байвал тэр бүхнийг засаж залруулах тал дээр манай сургуулийн захиргаа анхаарч ажиллах болно гэдгийг ч хэлсэн юм. Үүнээс гадна энэ хичээлийн жилд Хятад, Япон, Орос улсын их дээд сургуульд оюутан солилцоогоор Ховд их сургуулийн 50 орчим оюутан суралцаж байгаа юм байна.